За бүгдээрээ сайн байцгаана уу? За энэ удаагийн сэдвээр бас нэг жоохон сонин сэдвэр хийе гэж бодож байна. Одоо хүн болгонд өнгөрсөн хайр гэж байна. Бас шинэ хайр гэж байгаа шүү дээ, тэ. За нэг тийм сонинч байх удаа нэг тийм сэдв орж ирээд байна. Одоо хэн нэгэнд хостой байсан ч, хостой байхгүй ганцаараа байсан ч ер нь одоо танд ер нь хайрын ямар одоо энерги ирж байна вэ? Хайрын талын гэдгийг үзэх гэж байна. Гэдэг дээр амар сонин нь одоо нөгөө юу гэж хэлмээр юм дэ шинэ хайрыг одоо хүн болгон шинэ хайр хүсээгүй ч баг хүн болгоны цаг хугацаа бас биш ч баг. Гэхдээ нэг хайрын талын л мэдээлэл мессежүүдийг авч үзье гэж бодож байгаа. Танд ер нь хайрын талаар ямар өөрчлөлт орж ирж байна гэж ерөнхийдөө л тийм сэдвээ тайлбарлах гэж бас их юм боллоо гэдэг шиг. За ингээд 3 төрлийн уншлага сонголтын карт байна. За эндээ сонголтоо сонгоод тэгээд дараах хэсгээс сонгосон картныхаа уншлагыг үзээрэй. За ингээд 1-р группийн уншлагыг эхэлж байна. За энэ удаа хөзрүүдэд илгэсэн арай хурдан хувилбар хийн. Хөзрөө холиод нэг яах нь бас их төвхтэй бас нэг өсвөлийн 2 бичлэгийг тэгж үзсэн. Нэг таалагдсангүй тэгээд энэ хэлбэрээр хийе гэж бодлоо. За tree card таны сонгосон карт. Tree мод. За энэ мод юу хэлэх гээд байна? Мод юу хэлэх гээд байна гэхээр би нэг бичлэгүүд дээр нөө картууд амар бүр ингэ самбраагүй тавьчихсан байлээ. Тэрийгээ өөрөө анзаарсан. Тийм болохоор одоо ингэ бэлдэж тавьж байгаад унших гэж байна. За нэг яасан олон юм ялд ингэ загнаад ундаг шүү та нар. Загнуулмааргүй байна шүү бас. За мод гарч байгаа энэ энерги болохоор яг юу хэлж ийн гэхээр урт хугацааны өсөлтийг мод бол ер нь 100 жилийн настай шүү дээ, тийм ээ. Урт удаан хугацааны өсөлт, үндэстэй, суйртай. Аажмаар бат бөх болох ерөнхийдөө юм үйл явцыг илэрхийлсэн картыг сонгож ээ. Тэгэхээр яг юу хэлэх гээд байна гэхээр яарч шийдэхээсээ илүү одоо суурийг нь сайн тавих үе гэж хэлэх гээд байна тань. Аливаа юм дээр хэрв ямар нэг юм дээр шийдвэр гаргах гэж байгаа бол суураа сайн тавих гэдэг юм байна л да. Тэгэхээр энэ хайрын уншлага дээр яаж холбогдох нь дараагийн картуудаас бас ингэж юу яаж үзье. Tree card нь яаж холбогдох нь гэдгийг үзье. За time to act. Чи болохоор юу гэж юм гэхээр удаан бодож дотроо боловсруулсан зүйлээ одоо бол үйл хөдлөл авч акшн ав гэдэг байгаа байхгүй юу? Хөдөлгөөн хийх, акшн авах цаг нь бол болсон гэж хэлэх гэдэг юм дэр. Тэгэхээр энийг нэг гинти байдлаар, санамсаргүй байдлаар юм ерөөсөө байхгүй. Ягаад гэвэл удаан бодож боловсруулсан гэж байгаа байхгүй юу? Тэгээ you don't have to know everything in advance гэсэн. Чамд одоо нэг төгсгөлийг мэдчихэж хөдлөх шаардлага байхгүй гэж байна. Эхний ээлжинд эхний алхмаа хийж. За тэгэхээр эхний алхам хийхэд бол чи бэлэн байна гэж хэлээд байгаа байхгүй. За тэгэхээр хамгийн гол 2 чухал мессежүүдийг өгж байгаа картууд нь болохоор энэ 2 карт маань байгаа дээ. Тэгээд чамаг нэг ингээд нэг хүн чинь нэг гарандаа нэг гарчвал төгсгөлд нь очих нь тодорхой шүү дээ, тэгэхээр нэг тийм юмны эхлэлийн зэг дээр нэг хөдөлж өгөхгүй бодож боловсруулаад энд одоо байж байгаа. Тэгэнгүүт энэ дээр бол суурьа бол хангалттай сайн одоо тавьчаад байгааг хэлээд байгаа юм шүү. Тэр суурийн сайн тавигдсан учраас одоо хөдлөд эхэлчихэл гэж хэлэх гээд байна. Энэ 2 карт маань ерөнхийдөө. За тэгэхээр юун дээр яагаад хайр дурлалын сэдвүүдээр болохоор эднэр маань бус картууд юу хэлэх гээд байна? Six of Cups.
Энэ бол ихэвчлэн хуучин холбоо, өнгөрсөн хүн, өнгөрсөнд тантай өвөө авааны харьцаатай байсан хүнийг хэлэх гээд байгаа. Өмнө нь эсвэл таны одоо сэтгэлд үлдчихсэн хин нэг. Хүнийг сэтгэлдээ нэг хин нэг одоо харьцаа холбоогүй байсан ч гэсэн нэг хадгалагдсан байдэн шүү дээ. Нэг меморид хадгалагдана гэдэг шиг. Тэгэхээр яг тийм төрлийн харьцаа холбоог илэрхийлсэн нэг хүн байна. Тэр өмнө нь таньдаг байсан хин нэгэнтэйгээ та магадгүй танд орж ирж байгаа шинэ хайрын харьцаа холбоо чинь шин гэж хэлэх үгүй юу гэвэл сэтгэлийн чинь мухарт хадгалагдсан байсан юм чинь тухайн цаг үе нэг хэсэг цаг хугацааны дараа эргэн гарч ирж байгаа бол таны хувьд одоо байнгын харьцаа холбоотой байсан биш учраас шиндэл орох байх л та тийм ээ. Тэр хүнтэй арай өөр шатанд тэр үед таньдаг байгаад үргэлжлүүлээгүй харьцаа холбоо, эхлүүлээгүй харьцаа холбоо гэдэг чинь цаг нь болоогүй байсныг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол харин цаг нь болсон гэж. Өндөс суурийг нь сайн тавьсан гэдэг нь олон жилийн өмнөөс мэдчихсэн харьцаа холбоо, олон сарын өмнөөс мэддэг байсан таньдаг хин нэгнтэйгээ одоо харьцаа холбоог эхлүүлэх. За тийм шин алхам танд орж ирэх гээд байгаа юм биш үү дээ л гэж хэлэх гээд байна л да. Хэрв хин нэгэн тийм хуучин таньдаг мэддэг биш байсан бол яг хуучин танил шиг аль хэзээний мэддэг юм шиг байсан ийм олон зуун жилийн настай гэхээр бараг нэрээ урд өмнөх төрлийн ч хүн байж магадгүй. Өнгөрсөн амьдралаас бүр урд төрлөөс. За тийм хүнтэй яг яаж нэг мэдрэмж төрдөг вэ гэхээр аль хэзээний таньдаг байсан хүн шиг нэг хүнд нэг байдаг шүү дээ нэг уулзаал үтгэж за би энэ хүнийг чам хаана харж илээ хаана таарсан билээ эсвэл энэ хүнтэй би яагаад ч юм нэг тийм татагдаад байна яагаад ч юм нэг тийм одоо нэг мэдрэмж төрөөд байна гэдэг хүнд гарч ирдэг шүү дээ. Яг нэг тийм төрлийн хүн танд эргэж орж ирэх гэдэг нь гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар энэ юм өнгөрсөн наснда та мэддэг байсан хин нэг чинь л гэж хэлэх гээд. За тэгэхээр хэрв өнгөрсөн насных бол жинхэнэ нөгөө нэг хилэгддэг кармагийн харьцаа гэдэг чинь нэг ороод ирдэ шүү дээ. Үүлийн үрийн харьцаа, сайн ч үүлийн үрийн харьцаа юм уу, муу ч юм уу мэдэхгүй. Тэрийг бол эхний ээлжинд тантай ямар ч гэсэн өнгөрсөн амьдралаас орж ирж байгаа бол тийм төрлийн харьцааны хүн байх магадлал байна шүү гэж хэлэх гээд байгаа шүү. За Page of Swords. Энэ хүн өөрийг чинь одоо жоохон ажиглаж байгаа байдал бол байна гэсэн үг. Ажиглаад алхаа шийдвэр гаргах дээрээ магадгүй баггүй цаг хугацаанд ингээд нэг ажиглалтын байдалд байсан байж магадгүй. Одоо харин энэ хүн шийдэх гээд байна. Үйл хөдлөл хийх. Таны хувьд ч гэсэн үйл хөдлөл хийх нэг юм алхам хийх нэг шийдвэрийн карт орж ирээд байна. Тэр хүний хувьд ч гэсэн нэг тийм нөгөө хувьслын тохиргоо бүрднэ гэж ярьдаг болоо тий. Хоёр талаасаа нэг тийм төрлийн энерги орж ирээд байна. Тэгэхээр мэдээж альва юм нөгөө хоёр хүн байж хоёр харьцаа үүснэ учраас тэр хүнд ч тийм бодлол танд ч бас нэг юм акшн хийх цаг үе нэрээд байна гэсэн. За магадгүй өөрийг чинь одоо тэр нэг мэддэг онлайн дээр, сошиал дээр мэддэг, таньдаг. Тийм. Нэг холбоо барих гэж мессеж бичиж үзэх гэж бодож байгаа ч гэж магадгүй. Ямарваа нэгэн байдлаар нэг тийм шууд одоо гинтийн байдлаар бол гарч ирэхгүй энэ хүн. Яагаад гэвэл чи суурай хүртэл сайн бэлтэж хагаад бүр бодолтой, зоригтой цаг хугацааг хүлээж хагаад гарч ирж байгаа хин нэг гэсэн үг болж байгаа байхгүй юу? За Strange карт. Энэ маань болохоор энэ бол ерөөсөө тэгээ хүч чадлын карт шүү дээ. Бас төвчээрээ хэлнэ. Энэ харьцаан дээр орж ирэх гол харьцаа нь магадгүй нөгөө нэг тэсвэр төвчээрийг чинь нэлээд шалгах байхаа. Ерөн сүүлийн үед өөрөө чинь нөгөө нэг жоохон хайр дурлалын харьцаан дээр баггүй юм нөгөө нэг сорилтуудтай тулаад байгаа байдлыг сүүлийн үеийн нэг тийм харьцаанууд дээр чинь. Гэтэл болохоор энэ удаагийнх болохоор яарахгүй ирнэ. Өөрийнхөө үн цэнийг мэддэг байх юм бол энэ харьцаа одоо нөгөө урагшлан зөв голдролтой орно гэж хэлэх гээд байгаа. Энэ харьцаа.
өөрийнхөө үн цэнийг тодорхойлох, өөрөө хүчтэй байх, бас төвчээртэй байх нэг тийм юмны цаг хугацааг хүлээс нэг тийм сүрхий байхыг хэлээд байгаа. Тэгэхээр тань дээр энэ дээр угаасаа нэг тийм бейсэн байдлыг хилээд байна л да. Тэгтээ нэг сүүлийн үед бас баг зэргийн ганц нэг те нэг жоохон харьцаа нэг тийм таата болоогүй нөхцөл байдал ч бас ажиглагдаад байна гэсэн үг. Тэгтээ энэ удаагийнх бол арай өөршүүл гэж одоо хүзэрнэ гэсэн нэг анхааруулж байгаа юм шиг сануулж байгаа юм шиг орж ирээд байна л да. За 8 of winter үзүүлэхээр одоогоор чиний дотор нэгсэндөө жоохон эргэлзээ байгааг энэ хүний хайшд мэддэг хүн байгаа. Тэгсэн хэрнээ ер нь надад тохирох хүн мөн үү гэд. Эргэлзэж яана гэдэг чинь үйл хөдлөл авахгүй хэрнээ эргэлзээд байгаад байна гэдэг чинь яг надад тохирох хүн мөн үү? Ахаад бүтлгүйдчих үү дээ. Эсвэл одоо юу гэдэг энэ хүн зүгээр л одоо нөгөө хүний нэг шохорхол гэдэг шиг ингээ миний анхаарал сонирхлыг татаад байна уу гэсэн маягийн тийм эргэлзээнүүд байгаад байна гэсэн үг. Тэгэхээр юу гэж нөхөр энэ картын одоо гол нь болохоор ерөнхийдөө эргэлзээ гэдэг чинь одоо нэг өөрийнхөө шархлах вэ, алдчих вэ гэдэг айдас л байгаа байхгүй юу? Тэр нь болохоор бас өөрөө чинь буруудаж байгаа бол ерөөсөө биш. Яагаад гэхээр өмнөх харьцаан дээр энэ дээр сая гарч ирсэн юм байна. Өмнөх харьцаанууд чинь нэг тийм бүтэлтэй болохгүй байгаа байсан гэж гарч ирж. Тэгэхээр ахаал би одоо нэг шархлах бай. Ахаал эсвэл өөрийгөө одоо нэг эргэлзүүлээд одоо юу гэх юм андуурсан байх вэ гэдэг юм уу те? Төөрөлдсөн байх вэ гэдэг юм уу? Нэг ийм жоохон айдас эргэлзээ байгаад байна гэсэн үг. Тэрэн дээр энэ Queen of Pentacles гэдэг нь болохоор жоохон итгэлгүй байгаа байдал. Queen of Pentacles хэрв эерэг гарч ирж байгаа бол өөртөө асар итгэлтэй бүр ингээд нэг хангалуун цатгалуун харваас нэг баян эмхтэй байгаа зү тий. Одоо баян эмхтэй гэхээр сэтгэл занаагаарч баян байж болно, эд баялгаарч баян байж болно. Тэгэхдээ энэ дээр ерөнхийдөө эд баялагын баянг бол хэлж байгаа. Тэгэхдээ нэг өөрийнхөө тав тухын бүсэд нэг бүр нэг жаргаж байгаа нэг эмхтэй гэдэг шүү дээ. Ганцаараа ч байсан би жаргалтай байна л да гэдэг. Одоо энэ нэгэнтэй ингэж алин болох нэг өөрийнхөө сэтгэл санаагаар тоглох үедээ ч гэдэг юм уу те. Одоо нэг иймэрхүү нэг тийм сэтгэл хангалуун байгаа эмэгтэйг хэлээд байгаа. Гэтэл энэ уруу гарч ирж ийн гэхээр тэрэндээ одоо сэтгэл хангалуун биш хин нэгэнд хайрлагдах хүсэл, хин нэгэнтэй хамт байх хүсэл байгаад байна гэсэн үг байхгүй юу? Гисэн хэрнээ одоо эргэлзээ айдастаасаа бодлоод хөдөлгөөн хийж чадахгүй байна. Тэгэхээр энэ картан дээр энэ хүн ч гэсэн бас яг өөр шигчин төрлийн бас нэлээд хашир хүн байгаа байхгүй. Цаг хугацааг зарцуулаад ажиглаж байгаа. За тэгээд одоо үйл хөдлөл хийе. Энэ битээр нэг одоо нийлж нэгдэж магадгүй ерөнхийдөө зан хааш характер тохирч ийнооч гэдэг юм уу. Ерөнхийдөө нэг ийм хүн таны амьдралд нэг халуун дулаан аль хэзээний юм шиг мэдрэмж төрүүлсэн хэрнээ яах нь тодорхойгүй зүгээр л удаан хугацаанд бие бинийгээ таньдаг мэддэг байсан холсуудын эхлэлийн цэг ирж байгаа байж магадгүй гэж хэлэх гээд. За тэгэхээр танд бол юу гэж дүгнээд хэлвэл бүгд нийтэд нь хэлвэл яг юу гэх гээд нэхэр хайрын энерги бол орж ирж байна. Холбоо тогтоох төр мессеж бичих юм уу те? Энэ хүнтэйгээ тийм холбогдох боломж бол байна. Энэ хүн бол онцгойлон хэлэх юм нь болохоор өнгөрсөн амьдралаас эсвэл таны өнгөрсний энэ насандаа ч гэсэн өнгөрсөндөө мэддэг таньдаг хин нэгэн ч байх магадлал маш өндөр байна. Харилцаа бол тэр нэг энэ хоёулаа нэг тийм өөр өөрсдийнхээ одоо байр суурьнд бүр ингээд нэг хацаалсууд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө залуу хүмүүс шиг амар одоо ингээд эрчтэй урагшлахгүй нэг тийм удаанаар тогтвортойгоор нэг тийм итгэл үнэмшилд суурилсан байдлаар урагшлах маягийн энергийн за ийм төрлийн шинэ хайр танд орж ирэх гэж байна гэж байгаа байхгүй юу? За ямар ч гэсэн танд бол учрал бол байх нь байна. Тийм шинэ хүн орж ирэх гээд байгаа юм байна шүү л гэж хэлэхээр юм байна. За амжилт хүсье. Бай бай.
группийн фиш гэдэг тийм аюу гой карт сонгосон байна. За энэ хүмүүст маань одоо ямар нэгэн шинэ хайрын харьцаа холбоо орж ирж гэнэ үү гэсэн нэг тийм төрлийн энерги байна уу гэсэн дээр нэг хідэн карт татсан байна. За эдгээр картууд маань яг юу хэлэх нь вэ гэд үзье. За энэ картуудын энергиэс ажиглахад болохоор ерөнхийдөө нэг тийм хуучин харьцаа холбоог дуусгаж шинэ эхлэл рүү, шинэ харьцаа холбоо руу орж ирж байгаа хүмүүс. Тэгэхээр танд шинэ хайрын юм бол орж ирэх нэ л гэсэн. Хуучныгаа дуусгаж гинэ гэсэн. Фиш гэдэг. За энэ картууд юу гэж чинь гэхээр загас болохоор юу илэрхийлдэг вэхээр урсгал, элбэг дэлбэг байдал, одоо баян хангалуун байдал. Бас аз жаргалтай чөлөөтэй байгаа байдлыг. Тэгээ энэ хос загас байгаа зү тийм. Өмнөх амьдрал магадгүй ерөөсөө элбэг дэлбэгч биш. Бас эрх чөлөөтөөж биш байсан болов байж магадгүй боловч гэж. Гингүүт одоогийн шинэ хайрын харьцаа холбоо яг ямар төрлийн гэхээр яг саяхан хэлсэн шиг тийм өөрийг чи эрх чөлөөтэй байлгадаг. Бас элбэг хангалуун байлгадаг. Тэм төрлийн энерги орж ирж байна гэсэн үг. За хайрын тал дээр тийм харилцааны боломжууд бас юу гэмдэ ганцаар тогтохгүй гэдэг байгаа байхгүй. Зүгээр хин нэг нь л ганцхан хүн орж ирэх биш. Одоо нэгсэндээ сонголтууд, танилцах зөндөө боломжууд өөрт чинь магадгүй нэлийн ийм үйл явдалтай хайрын энерги орж ирж байна гэсэн үг. Тэгэхээр нэлийн хөдөлгөөнтэй цаг хугацаа хайрын тал дээр орж ирж байгаа гэж хэлэх гээд байгаа юм байна. Нэгсэндээ өмнө байснасаа илүү одоо ингээд олон хүнтэй танилцах боломжууд магадгүй энэ өдөө дулаарч байгаа интернеттэй холбоотой байж болох юм тийм хүмүүс агаар залхинд гарна аял зугаалгад явна. За магадгүй тийм цаг үетэй холбоотойгоор орж ирж байгаа болов нэг тийм арай өөр төрлийн нэг тийм олон хүмүүстэй танилцах боломж бас бүр тэндээс нь сонгох боломж энэ төр гарч ирээд байгаа шүү тийм. За бас тийм сонин сайхан энерги орж ирж байна тийм. За you are complete гэдэг нь болохоор юу гэж хэлж ийм гэхээр чи бол одоо болсон бүрэн төгстэй болсон гэсэн үг шүү дээ. Хэн нэгэн чамайг бүтэн болгох гэж ирэхгүй. Чи аль хэдийн өөрөө бүрэн бүтэн хүн гэж хэлэх гээд байгаа юм. Нэгсэндээ чи өөрөө бүр ингэ төгсөрсөн юм биш үү гэдэг шиг. Тийм. Ер нь бол тийм бүрэн бүтэн хүн төгсгөн л гэж хэл. Хин нэгэн байсан байгаагүй чи төгсөө гэж хэлээд байна л да ерөнхийдөө. Тэгвэл чамд боломжууд, учрлууд бол ста зөндөөнөр байна л гэж хэлж байна. Нэг жоохон юм нь яг өөрөө чинь энерги дээр яг юу гэж хэлж байгаа нөхөр өөрийгөө нэг тийм гоё бүрэн төгс би байгаагаараа бүр төгс төгөлдөр гэж нэг жоохон итгэхгүй байгаа юм шиг байна. Хин нэгэн орж ирж чамайг ингэснээр л чи нэг тийм төгс болох гээд байгаа юм шиг нэг жоохон ойлголт чинь ч юм уу нэг жоохон тийм хин нэг заавал те гэсэн энэ карт юу хэлэх гээд байна гэхээр тийм биш л гэж те хайртай хүн байсан ч байгаагүй чи төгс гэж хэлээд байгаа байхгүй бүр хин нэгний үнэлгээ чамд хэрэггүй байгаа байхгүй юу яг үнэндээ. Тэгэхээр өөрийгөө жоохон тийм дутуу байгаа ч юм шиг мэдрэмжтэй байгаад байгаа бол тэрийгэ болоо гэж хэлээд байдаг. Чи бол бүр хангалттай гэдэг байхгүй. Одоо ч гэсэн бас цаашдаа ч гэсэн бүр үргэлж гэдэг. Угаас хангалттай ч байсан. Одоо ч хангалттай байна. Цаашдаа ч гэсэн чи хангалттай гэж бүр тэгж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй өөртөө нэг жоохон итгэхгүй байгаа юм шиг байна л да. Тийм. За Ten of Winter. За энэ карт маань юу хэлж байна гэдэг. Энийг жоохон хуучин шарах тийм бүтлгүй харьцаа холбоо. Урвалт жоохон сэтгэл өвдөлттэй байсныг хэлээд байгаа. Яг магадгүй тэрнээсээ болоод хин нэгэнд хайрлагдах нь нэг юм төгс дүүрэн мэдрэмж юм шиг танд өгөөдөг баг. Гэтэл одоо тэр байдал нөхцөл байдал чинь дуусч байна. Бүр дуусахад хангалттай дуусч болохоор болцсон тийм. Чи бол бүр тэр энд орхигдож хаяг одоо нэг гомдож шархалж байсан бол тэр бүхэн чинь эдгээгдэж ангаагдаад чи одоо яг бүрэн дүүрэн болчиход байна гэж хэлэх гээд.
За тэгэхээр тэр жоохон хүнд хэцүү цаг үед бол ард өнгөрчээ. Одоо бүр ерөөсөө тий. Энээс цаашаа бол зөвхөн нөө гэрэл гэгээтэй сайн сайхан жинхэнэ чамайг хайрлах жаргах одоо юу гэдгийг чиний хүсэж байгаа шиг хайр ирэх бах. А хэрэг ирэхгүй байсан чи бүр ерөөсөө хангалттай өөрийгөө сул дорой нэгэн биш болцсон байгаа байхгүй юу? Тэгэхээр өмнөх энэ нэг өвдөлтийг хай гинэ. Ардаа үлдээ, хинтээ хавлтээ. Тэгээ гэрэлт ертөнц, гэрэлт гэгээтэй газар руу ирээдүйдээ итгээд, өөртөө итгээд урагшаал гэдэг юм л да ерөнхийдөө ингээд. За Nine of Summer болохоор юу хэлж байна? Хүсэл биелнэ гэсэн карт байхгүй юу? Тэр чи юу хүсдэг? Хайр сэтгэлийн тал дээр чамайг жишээ нь те. За миний одоо найз залууч гэх юм, миний найз охинч гэдэг юм уу? Ийм л байвал гоё. Ийм л залуугад чамд нэг иймэр төсөөллийн хүн байдаг бол тэрнтэй чинь адилхан тийм хүсэл чинь биелнэ гэж орж ирж байгаа байхгүй юу? Юу хүсэж байгаа? Яг хайр сэтгэлийн тал дээр. Яг л тэр чиний хүсэж байгаа юм биелнэ гэж. Тэгэхээр сэтгэл ханамжтай одоо байна гэсэн үг энэ харьцаан дээр. Магадгүй энэ дээрээс айгүй гоё өстой нэг л тийм олон хүнд ингээл чам руу нөгөө тэмүүлж байгаа энерги санагдаад ингээ орж ирээд байгаа байхгүй юу? А тэр ч одоо юу гэдгийг нэг айгүй гоё охин байлаа гэхэд тэр ч залуу чам руу хандрал дээр нь ч чамд одоо сэтгэлээ хэлчихэжгүй. Ийм цаг үе бүрэн дүүрэн ирчээд байхад өнгөрсөнд нөгөө нэг өөрийгөө шархлуулсан байдлаасаа болоод өөртөө жоохон ихтгэлгүй болсон бол тэр бүхэн дуусаад хуучны бүр гайхамшигтай бүр илүү төгс аз жаргалтай одоо чи бол ирэх цаг нь бол одоо ирч чад байна гэд ингээд хэлээд байна л да. Бүр энэ дээр бүр emperor энергитэй хүн борж ирж байна. Эзэн хааны энергитэй. Ирэх хүний дүр төрх нь болохоор бүр нас биеинд хүрсэн хариуцлагатай. За баг залуу хүмүүс байсан ч гэсэн ер нь аливаа амьд нэг тийм эзэн хаан шиг энергитэй гэдэг чинь юмд нэг эзэн болж чаддаг энергитэй хүн гэсэн үг байхгүй юу? Найз охинтой байлаа гэд бодё. Найз залуу чи байлаа, найз охин чи байлаа гэхэд бүр чамд бүр үнэхээр л одоо ингээд нэг тийм бүр маш гоё түшигтэй нас мас нь хамаагүй штэ. Маш гоё ерөөсөл чиний дээр хүсэл мөрөөдлийг биелүүлэх хэмжээний төсөөллийн чинь хүн л гэж ойлгож байна. Emperor энерги штэ бүр эзэн хааны. Тэгэхээр ч одоо бүр тийм удирдах, байр суурьтай, эсвэл бүр бизнес сэтгэлгээтэй. За ер нь тэгэл нэг эрэгтэй хүний төгс төгөлдөр хэлбэр л гэсэн үг. Тэгээд бас тогтвортой тийм нэг. За тэр хүн болохоор энэ юу гэж нэхэр Four of Pentacles гэхээр айгүй өөрийг чинь нөгөө нэг нандиннан хайрлах хүн гэж хэлэх гээд байгаа. Маш нандин хандна өөртөө чинь. Өмнө хин тэр чамайг үнэхээр нандинаагүй байхгүй юу? Нандинаагүй учраас ингэтлэн зовоосон баг. А гэтэл одоо бол чамайг үнэхээр нэг алт дүүрэн одоо юу гэдгийг авдар дүүрэн алт байна гэд ингээд ойлголоо. Тэрэн дээр ёстой нэг сандал суудсан байгаа зү тэ. Ёстой хинт шихгүй шүү. Хинийх ч биш шүү гэд. Зөвхөн минийх шүү гэсэн энерги харагдаж байгаа шүү дээ тэ. Тэр яг л өөрийг чинь яг тэгж нандинна гэсэн үг. За. Тэр хүн чамтай орж ирэхдээ магадгүй онлайнаар байж магадгүй. Page of Swords энерги нь онлайнаар бичиж танилцаж орж ирэх байж магадгүй шүү ер нь тий. За ер нь ямраарч байж магадгүй. За. Тэг ягаад ч юм нэг энэ дээрс нэг тийм нэг чат бичэл ороод ирэх хүн шиг санагдаад байгаа байхгүй юу? За ингээд ерөнхийдөө 2 дугаар группийнхний нэг хайрын амьдралд нэг хуучин юм дуусч байна. Шинэ гарч ирж гэн те өнгөрсөн шарахыг чи бүрэн дуусгаж аниулж өгөх. За тэгээ чи өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь өсөж тэгээ тогтвортой нэг тийм гоё хааны энергитэй нэг нас биеинд хүрчихсэн нэг тийм гоё хүнтэй одоо энэ бол эрэгтэй хүний төгс хэлбэр гэж хэлсэн шүү дээ. Тийм хүнтэй одоо мессеж харьцаа холбоо үүсгэх тэр хүн таныг айл чадлаараа тэгж хайрлж нандинах хүслийг чинь биелүүлэх хүн байна гэж ийм төрлийн хайрын энерги өөрлөвч нь одоо
ирж яваан байна гэж хэлэхээр байна. За ингээд 2 дугаар группийг сонгож сонсно. Баярлалаа. Амжилт хүсье. За 3 дугаар группийн уншлага хэлье. За хайр дурлалын одоо тал дээр юу ямар төрлийн энерги орж ирэх нь вэ гэдэг ингээд хүчрүүдийг дэлгэсэн байна. За энэ өрөлт болохоор яг sorry. Юу гэнт хамар шуугаа явчихав. Уучлаарай. Гомэнэ. За. Дөнгөж эхлэнгүүтээ найдаж матайгаад өстой. Баларсан юм боллоо. За одоо энэ сонголтын хөзрөөс эхлээд тайлбартаа орё. За birds гэдэг нь болохоор тийм хөөрхөн цуглаж суусан шувнууд угаас тийм хав жив яриа л тийм яриа мессеж хийгээл одоо нэг ингээд нэг байна штэ тийм. За тэгэхээр энэ харилцаа холбоо болохоор тийм харилцаа холбоон дээр тийм шин магадгүй нэг юм олон хүмүүс цугларсан газраас шин төрлийн энерги ирж магадгүй. Нэг газар хэдүүлээ ингээд цуглараад байна штэ. За тийм газраас магадгүй агаар салхинд хөдөө үйж магадгүй, агаар салхинд байж магадгүй. Өөрөөр нь хаач үйж болно л доо. Тэгвэл нэг хүмүүс цугларсан газраас шинэ хайрын төрлийн энерги орж ирэх гэдэг нэ. Харилцаагаа эхлүүлэхэд тийм боломж болол гарч ирэх гээд байна гэж хэлэхээр. За spirit of life. Энэ карт болохоор чи ганцаараа биш ээ гинэ. Remember чи санаарай гэдэг. Чи ер нь бол ганцаараа бол ерөөсөө огт биш ээ. Сүүлийн үед хайр сэтгэлийн тал дээр жоохон итгэл найдвараа алдсан байж магадгүй. Амьдрал чамайг одоо шин зүйл рүү аажмаар хөтлөж ийн гэнэ. Итгэл найдварыг чинь сэргээж өгөх нь л дээ тий. За нэг ийм төрлийн энерги энэ дээр бол одоо байна. За 3 autumn гэд энэ карт болохоор одоо хамтын ажиллагааг илэрхийлдэг ер нь бол 3 pentacles гэсэн карт байхгүй юу? Тэгэхээр хамтын ажиллагааг илэрхийлж байгаа. Хамтдаа ажиллах, хамтдаа бүтээх. Тэгэхээр найз нөхдийн хүрээг илэрхийлж болно. Ажлын холбоотой пентагийн 3 учраас ажлын холбоотой орчноос орж ирэх хүнийг илэрхийлж болно. Эсвэл одоо юу гэх юм? Нэг нийтлэг сонирхлоороо нэг групп болсон хүмүүс үүдэн шүү дээ одоо. Тийм талаас орж ирж болно гэсэн үг. Нэг л тийм баг хамт олон дотроос чамд орж ирж байгаа энэ хүн чинь орж ирэх гээд байгаа байхгүй. Энэ чинь шууж гэсэн нэг цуглан суусан хүмүүсийг гэлдээд байгаа. Энэ ч адилхан. За тэгэхээр чиний хайрын амьдралд одоо нэг хүсэл сонирхлоороо нэгдсэн нэг группүүд хүртэл байдаг шүү дээ, тий. За бүр тийм газраас ч үйж болно. Ерөөсөө л нэг тийм олон хүмүүс нэгдсэн нэг юм дээр дотроос чиний хайрын шинэ харилцаа холбоо одоо нэг танилцж орж ирэх болон юм хэлээд байгаа байхгүй. Facebook-ийн янз янзын групп хүртэл байдаг шүү дээ. Бидтэй жишээ нь танилцах групп гэдэг байдаг. За тэр нь ч арай юу юм зүгээр тэр бол зөвхөн тэр үл зүгээр жишээ ярьсан. Тэгэхээр ажлын хамт олон ямарваа нэгэн баг хамт олон дотроос таны шинэ хүн одоо орж ирэх гээд байна гэж хэлэх гээд байна. За Queen of Summer. Нэлхэр маш гоё карт л да ер нь тийм. Халамжтай, сэтгэлтэй, одоо зүн совинтой, маш гоё эмэгтэйлэг энергитэй одоо нэг хайр дүүрэн аз жаргалтай эмэгтэй хүнийг хэлээд байгаа ерөнхийдөө маш сайхан сэтгэлтэй. Гэхдээ яг одоо яг нэг онцгой юм хэлэхэд жоохон
өөрийгөө одоо нөгөө бусдаас илүү гэж үздэг төрлийн хүн. Жохон бие тун гэх юм уу манай хэлээр бидний ойлголцоор ярих юм бол. Тэгэхээр ажил хамт олон дотроос чинь заавал эмэгтэй байгаа л бугүй ерөнхийдөө нэг тийм төрлийн энергитэй хүн гэсэн үг. За тэнэг тийм төрлийн хүнтэй та танилцаж мэдэх нэ. Энэ Five of Wands бас юм олон хүнтэй баг хамт олон энэ хоорондоо сөргөлдөөл маргалдаал заримдаа эвлэрээл одоо ингэж байгаа хүмүүсийг илэрхийлж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр яг юу хэлж ийн гэхээр нэг хүн дээр магадгүй өөр төр чинь юм уу? Эсвэл өөр хэнийг энэ төр юм гэдэг юм олон хүний сонирхол байгааг. Тэрний төлөө нэг тийм өрсөлдөөн байгаад байгааг. Тэгэхээр өөрөө ер нь энэ эмэгтэй юм шүү те. Тэгэнгүүт өөрийн чинь төлөө бас гүдэг бас нэгээр тогтохгүй одоо бас залуучууд жишээ нь ингээд өөрийн чинь эмэгтэй хүн ингээд жишээ ярьж тэгвэл нэгээр тогтохгүй залуучууд байдаг гэсэн үг байхгүй. Хоорондоо бас хөрхөн ингээд өрсөлдөд байдаг. Тэгэхээр өөрөө болохоор энэ олон хүн дотроос сонголт хийх юм шүү те. Лавл нэгээс дээш гэж байгаа байхгүй юу? 2 ч үжил 3 ч үжил болж хэд ч үжил. Ерөнхийдөө тэн дундаас сонголтоо хийх. За энэ болохоор Ace of Pentacles болохоор тийм шинэ эхлэлийг одоо яг ингээд нэг юм удаан үргэлжлэх юмны суурийг тавихыг хэлээд байгаа. Тэгэхээр энийг болохоор магадгүй өөрөө ийм эмэгтэй учраас эмэгтэйгээрээ жишээг ярьчих шүү заяа. Тэгээ эмэгтэй учраас энэ өрсөлдөөн дундаас хамгийн тогтвор суурьшилтай хамгийн ирээдүйтэй гэж бодсон хин нэгэнтэй нь удахгүй эхлүүлэхээр шийдвэр гаргах гэдэг шиг байна. Энэ Queen of Swords гэдэг чинь энэ бас нэг Queen of Summer, Queen of Swords хатан хүмүүсийг илэрхийлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хатан хүмүүс яг яаж ийн гэхээр өрсөлдүүлжсэн л одоо нэгийг нь сонгоод энэ нь илүү энэ нь бат суурьтай энэ нь ер нь хамгийн зөв сонголт нь гэж бодсон хэн нэгэнтэйгээ эхлүүлэх шийдвэр гаргаж орж ирж байгаа байхгүй юу? Өөрийнхөө үнцнийг айхтар мэддэг. Хэр ургийн тэр одоо нэг худал энэ нэг өрсөлдөөн дунтраас хэн нь яг бодтой вэ? Хинтээ байвал ирээдүйтэй вэ? Энэ зарим нь худлаа гарууд зөндөл байгаа шүү дээ. Энд чинь ам баян гарууд. Дээрэс нь ингээд хайртай дуртай гэж ярьсан ч гэсэн шал худлаа ярьдаг юмнууд. Ер нь бол ингээл зөндөл байгаа шүү дээ, тэ. Энэ хоёроос айгүй тийм бодит үнэхээр энэ нөгөө нэг үнэн зөвийг нь ялгаад энэ нэрээдүйтэй гэсэн тэгээ шийдвэр гаргаад эхлүүлэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр бас үнэхээр гайхамшигтай манай энэ 3 дугаар группийн цуглаж суусан шуунуудыг сонгосон хүмүүс бол ер нь нөгөө нэг ухааны ундрагууд дээрэс нь одоо сайхан тий өөрийгөө бас үнэлж чаддаг. За бас хүнийг бас бодитоор нь олоод харчиж чаддаг. Хин нэмбэг таньж чаддаг нэг айгүй мундаг эмэгтэйчүүд байх шиг байна. Гайхамшигтай. Тэрийг энэ ажлын хамт олон эсвэл энэ баг хамт олон ямарваа нэгэн тийм олон хүнтэй газраас нэгсэндээ өөрлөв хандраад байгаа улсуудаас сонголтоо айгу гайхамшигтай хийх гээд байгаа юм шүү дээ, тий. Яг нэг ийм төрлийн энерги орж ирж байна гэсэн үг шүү, тий. Тэгэхээр манай гурвынхан бол ерөнхийдөө бол ерөөсөө өөрөө нэгсэндээ нэг өөрлөв нэм олон хүмүүс худлаа үнэн мэддэхгүй олон хүмүүс ингээд гүгээд тахаар нэг жоохон юу гэх юм зөв шийдвэрээ аль нь ямар вэ гэдэг дээр заримдаа эргэлзэжсэн байж магадгүй болоод байгаа юм л та ер нь тий. Тэгсний эцэст тэгтээ айгүй тийм зөвийн сонгож чадж гин гэж юм бол яг хөзөр дээр бол яг тэгс санаг гарч ирж байна. Тэгэхээр нэг тэгж яарахгүй байгаад байсан хүний сонголт байгаа байхгүй юу? Нөгөө зөв цагийг зөв хүнийг хүлээгээд харьцуулаад дүгнэлт хийгээд
хинтээр хамгийн зөв байх вэ гэдэг дээр ёстой өрсөлдөж уралдуулж агаад хин нэгэн сонгож байгаа. Бас маш гайхамшигтай энерги байна гэж хэлэхээр байна. За ингээд 3 дугаар группийн уншлага сонссонд баярлалаа. За амжилт хүсье. Бай бай.